Эхнээс харуулад эхэлж юм л да. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Зочин Бродвей Сүлжээ ресторан. Мөн дээрээс нь манай Элме Хорстер хэмээх маш гоё жуус. Янзын гоё жуус байгаа шиг хэрэглээд үзээр. За дараагийн оролцогчийг үрж байна. Дараагийн оролцогч Мөнх Хөлөг. За Мөнх Хөлөг бол үсээ мөн л адилхан одоо Дон Королиан засалтаар зассан байгаа үзэгч та бүхэн харж байгаа бах тий. За мэдээж нэвтрүүлгийн дөрмийг мэдж байгаа тийм ээ. За одоо тэгэхээр даарцаа шидий. За энэ тал руугаа орсон байна. Тэгэхээр 7. За бүтээгдэхүүнийхээ нэрсийг танилцуулъя. Бакарди орох нь байна, Сүү орох нь байна, Pineapple juice орох нь байна, Blue Curacao сироп орох нь байна, Банан juice орох нь байна. Ойлгомжтой юу? За би чиний хажууд ингээд тавьчих тий. Чи бас харж агаад. За ямар шүү коктейл яг чиний санаанд буува? Тэстэ хийж байгаа хөлтөл байна. Ресептээр. Импровизац орох уу? Импровизац. Амжилт хүсье. За. За ямар коктейл хийчихв? June Dog гэдэг коктейл хэлээ сая. За 6 сарын нохоо гэдэг. 6 сарын нохоо гэдэг коктейл юм уу? Ямар панаалтай нэртэй коктейл. За манай нэвтрүүлэг маань Premiership Sports Pub дээрээс үргэлжилж байгаа. Premiership Pub маань хаана байдаг вэ гэх юм бол бидний хил занснаар 4 зам, баруун 4 замын Rockman Building-ийн яг чанга урд талд байдаг шүү. Маш гоё одоо 5 тухтай хансаг орчинд маш гоё pub байгаа. Хөл бөмбөгт одоо гадаадд байгаа юм шиг сэтгэл төрж шүү. Одоо орон орны туг, тэгэл одоо оригинал одоо хувцас өмсгөлүүд өлгөөстэй байна. Тэгэл ер нь хөл бөмбөгийн одоо Premier лигийн тоглолт болох ч байгаатай холбогдуулаад бас ирж сонирхоорой. Ер нь хөл бөмбөг сонирхдаг уу? Сонирхолтой хаа. За ер нь саяны дэлхийн аваргалаад өнгөрлөө шүү. Аль багийг дэмжижсэн? За Португалыг дэмжсэн сая. Спанта тоглолоо хажигдсан да 1-0. Виллагийн голоор тэгэл хажигдчихлаа да. За Мөнх Хөлөгийн 6 сарын нохоо гэдэг коктейлийн хувьд даалгаврыг хэр биелүүлв? Энэ бол Curacao холиод шейк нийлээд шейкэрсэн бол. Цэцгэрэгт болохоос. Тэгээд илүү гоё өнгөтэй харагдах гэж байна. Тэгээд уул энэ ширээн дээр байгаа жимсийг болон та нар чөлөөтэй ашиглаж чимгэл болно байгаа шүү дээ. Тэгээд чимгэл юм дээр ерөнхийдөө бүгд нь жоохон анхаарал тавихгүй бол яваад. За амжилт хүсье. Дараагийн тэмцээнд нь. За баяр үргээ бүгд алаад ший. За өнөөдрийн даалгавар бол их сонирхолтой байна. Даарч идээд ямар ч ресептээр коктейл хийх нь мэддэхгүй. Тэгээд айгүй сонирхолтой даалгавар байлаа. Тэгээд миний хувьд нэг коктейл орж ирсэн. Тэр урд нь хийж байгаагүй коктейл байсан. Шинэ ресепттэй. Тэгээд сүүгч хэлжсэн бүгднгийн шейкерт их байсан гэх. Тэгээд June Fog гэмэлээ шүү. Бид түрүү тэмцээн дээр June Dog гэдэг боросонсод June Fog гэдэг нэртэй коктейл юм лээ. Бүгднгийн шейкерт гэж гарах хэрэгтэй. Тэгээд highball классанд хийсэн юм. Martini классанд хийсэн. Тэр жоо алдаарсан мөлий. Тэгэхээр бартендер байна те бас классик бартендер байна. Тэгээ жан классик чиглэлээр барьж тэмцээнд оролцсон да.
Нэвтрүүлгийн ерөнхий ивэнтгч Зочин Бродвей Сүлжээ ресторан. За дараагийн оролцогчийг урьж байна. Нацаг дөржийг урья. За тэгэхээр даарцлаа шийдэн тий. Нэвтрүүлгийн дөрмийг бол мэдж байгаа тий. За ер нь нацгагийн хувьд даарцсанд хэрвээ ер нь шийдчихсэн нь урд нь. Ганц юу шийдчихсэн. Сайн биш ээ. Тийм үү. За ямар ч хэлээс байгаль онцох юм бол тэгэл ойлгомжтой тий. За шийдээ. За 6 номерыг ямар бүтээгдэхүүн ашиглах вэ гэх юм бол водка ашиглана, текила ашиглана, бейлис ашиглана, гранд марнир, гранатин сироп бас ашиглах нэ. За би чиний тавьчих. За ер нь юу хийх нь ер нь толгойд бууч уу? Ер нь боосонгүй. Буусангүй юу? За тэгвэл тэгэл одоо жинхэнэ импровизацаар явах нь дээ. Буудан да. За амжилт хүсье. Коктейлийн талаараас ярина да. Ер нь сая тухайн үед нь сэтгээд хийчихв үү? Эсвэл ийм коктейл ер нь хийдэг үү? Тухайн үед нь ингэж бодлоо ихтэй сүүл зарсаас арай л худлаа хийчих боллоо гэж бодчих. Яагаад? Магадгүй шоодж байсан биш магадгүй. За мэдээж шүүгчдийнхээ саналыг сонсно. Зарим даалгаврууд бол яг одоо жишээ нь нацгаа бол сая шинэ коктейл зохиож байгаа хэрэг. Зохиогчлаа шүү дээ. Тэгээ хэр зохиох нь сэтгэсэн нь харсан бас болж байна. Нилийн гайг үнэлгээ авлаа шүү дээ тий. Энд шот өснө лонг өснө коктейл. Уусаа шот харчтайснаа лонг харчтайсан. Тий харин лонг яг чинийхэр би ер нь ингэж хийх болов гэж бодож ирсэн тэгж орсон. Зарим нь бол яг лонг айл ингээл коктейл үзсэн. Зарим нь бол яг ийм юу өөр шот. Барьц алдах нь уу яах нь гэж харж байгаа юм тий. Даалгаврын манай онцлог шүү дээ тийм ээ. Дор нь сэтгэж байна. Тэгээд их бажгүй амжилттай сайн хэлээ. За баярлалаа. За коктейлүүд маань ерөнхийдөө янз янзын хэлбэр дүрстэй өнгө зүстэй коктейлүүд бол гарч байна. За нацаг дөржтэй цаашдаа тэмцээнд амжилт хүсье. Шүүгчтэй сайн дажгүй үнэлгээ авлаа шүү дээ. За баярлалаа. Дэлхийд танигдсан коктейл зохиороо зохиох. Одоо энэ ганц нэг коктейл зохиож үзье. Дээр нь бол тэгээ ажлынхандаа ч юм уу гэрийнхандаа амсуулж үзье. Гоё л нэдээ. Яг сая одоогондоо маа юм дээр 37 онц дээр миний хийсэн коктейл нэрийн коктейл байгаа. Яг та бүхэн ирээд дамсаад үзээрэй гэж хэлье. За дараагийн оролцогчийг урьж байна. Strings-ээс төлөөлж оролцож байгаа Сэргэлэн. За Сэргэлэн бол их сэргэлэн байгаа. Ер нь их нэвтрүүлгүүдэд маш их одоо сэтгэл эмоцтой овсгоотой оролцож байгаа. Бодолкийн харалт маш олон төрлийн лого, баннер, реклам одоо өөр дээрээ их наасан байна. Ferrari машин шиг л байж та F1-ийн. За. Даарцаа шийдэн тийм ээ. За тэгэхээр одоо Сэргэлэнд 3 төрлийн даалгавар ирэх хэрэгтэй байгаа. За ер нь даарч шийдэжсэн Сэргэлэн. Бараг үгүй. Бараг үгүй юу. Тэгээ гарны мэдрэмж бол бартендерүүд сайн байдаг юм чи онцох бах тийм ээ. Айлын ч авах тийм. За. За тэгэхээр эндээс энэ талдаа байгаа учраас 3 номерын байн дээр туссан байна. За алим орох нь байна. Водка орох нь байна.
Зүгээр алим. Тий. Алим орох нь байна, водка орох нь байна.